Яа сэтгэл дондор байх шиг байна. 10 би харил шүү. Юу ацхан санжаа өтөр та хүнтэй ахин уулзч байна. Өнөөдөр Улаанбаатар хот машингүй өдөр амралтын өдөр хүн болгон алхаа зугаалаад би тамирын хувцастай явж байна. Тэгэхээр бид хоёр өнөөдөр аим гоё челленж хийх гэж байгаа. Тэр нь юу вэ гэхээр зэрэг 30 минутын дотор хэн 50,000 төгрөгийг энд байгаа хүмүүс дундаас цогцолж чадах вэ гэсэн ийм сонирхолтой бичлэг хийх гэж байгаа. Гэхдээ шууд нэг хүнээс 30,000 төгрөгийг 30 минутын дотор нэг хүнээс шууд 50,000 төгрөгийг авах боломжгүй. Хамгийн дээд максимум нэг хүнээс 15,000 төгрөг. Тэгээд цуглуулад хамгийн дөрөв цуглуулж чадсан ядч болоод чадаагүй нь яах вэ гэхээр зэрэг бараг л миний найз л энийг барьж зогсох байгаад. Kiss me babies гэж зогсохондоо миний найз зөв болох уу? За окей. Тэгээ ажигдсан нь ийм шийдэлтэй байгаа. Тэгээд хин 30 минутын дотор хин хамгийн дөрөвч 50,000 төгрөг олж чадах вэ? Ингээ хоббитээр салаа явах хэрэгтэй байгаа. Дансруугаа хийж болно шүү дээ. Тий, дансруугаа хийж болно. Тэгээд зээлч болно шүү заяа. Тэгээд яцаагаад өгнө. Мөн хүн маа гэж зүгээр өгд юм байна уугүй юу гэдгийг яг одоо үзчихээ. Зээл хүн эсвэл зүгээр авах уу гэдгийг тэр хүмүүсийн асуудал тий. Окей, амжилтсан. Окей. Амжилт найз. Харнаач чамайг. Өш мидо. Наашта. Ханыг гоёа. Чан мөнгө нөө. За. Хата мөнгө өлгөчихдгөө. Яач. Зээлч. Та яасан гэж зээлж байгаа яваш танаа. Зүгээр л надад нэг мөнгө хэрэгтэй болчиход. Үгүй 2,000-ыг авахгүй. 5,000-ыг авъя. Та яварна шүү. Зүгээр. Түмээ. Та яв буцаад өгнө шүү. 80. 7 хоногийн дотор л өгөн заяа. Болтностэй аа. Үхс үг юм бэ чи хүү мөтөнд ахын 5,000-ыг зөв өгнө шүү дээ. За болий 5,200. Тохирхоо 7 хоногийн дараа өгье. За тохирсон шүү. 10,000 төгрөг зээлэх боломж байна. 5 ч юм уу 10 ч юм уу. Пранк биш. Пранк байсан бол би мөнгө зээлэхгүй шүү дээ. Тэгээд эргэж холбогдоод би буцаагаад өгч болно тий. Тэгэнгүүтээ камера ашиглаж байгаа юм. Зэлтэй дээ шүү дээ. Би радио ахта дансаа. Тий. За баярлалаа. Боломжтой бол надад 5-аас 10,000 төгрөг дотор зээлээч гэж хэлдэг. Болно. За баярлалаа. Асуусан. Би эргээ холбогдно. Санжаа мөнгө олоог байгаас л гэж найд тий. Санжаач гэхдээ бас намайг л бичих болчихрхаа байхгүй шүү дээ. Манда нэг 15,000 төгрөг зээлээч. За. Тэхүү. Тэгээд ч тий. За тэгээ. Зүгээр л манд нь хэрэгтэй. За яваач тий яасан. За тэгээ. Чи манда өгөх юм уу зээлэх юм уу? Зээлгүй байдیں۔ За. За баярлаа. Чи шүү. 5-аас 10,000 төгрөг зээлээж гişээлэх гээд. 5-аас 10,000 төгрөг. Тий. Задгаа авахгүй. Задгаа авахгүй. 10 би харил шүү. Баярлалаа. Маш баярлалаа. Хан зүгээр юм асууя. Хат нэг 10,000 төгрөг хэрэгтэй байхгүй. Зөөгчдгүү. Зүгээр л өгч. Надад харилээ шүү. Би хариулаа шилжүүлчих. Хоёул хамт яв задлууд байна ш. Анаа 20 задлах уу? Хариггүй задлах шүү. Биш анаа 5-ыг өгч үү? Тэгээл та. 5-ыг л өгч. Яаж юм тэгээд юм бэ? Зүгээр ихчээ энэ 5,000 төгрөг энэ охин танд бэлгэлж байгаа. Баярлалаа ихчээ. Таашуу. Ихчээ энэ охинд баярлалаа гэж хэлээрэй. За. Тамаахан тав. За. Ямар гоё юм бэ? 20-т явж байгаа 5-т очтой зүгээр өстэй. Сэтгэл жоохон дундуур байна уу? Би зүгээр. Зүгээр шүү дээ. Хин гэдэг лээ. Өмнө ч юм. Яа, сэтгэл дундуур байх шиг байна. За, окей. За баярлаа. Энэ жоох гэтрээтэй. За яхах. Аав ээж ах эгч нар тэгэл хүмүүс хэлдэг байсан шүү дээ. Хин ч шам зүгээр 100 төгрөг өгөхгүй гэж тий. Гэтэ яг уу өгдөг юм байна. Камер нөлөөсөн гэж магадгүй л тий. Биш мөнгө нөө. Мөнгө нөө. Хитэн үү? 15 байна уу? За. Өгч. Юу хэлж байгаа? Зүгээр өгч өчтэй.
Зүгээр л өгч ин л үсттэй гойж штэ. Хэзээ вэ? Үгүй би харин зүгээр энэ айс яг зүгээр мөнгө бугаад явж байгаа. Ингээд л. Арайг үгүй. За дундаа ичээ. 12500 өгч. Тэг өгчихдгөө. Өгөөч. Ямар аим юм бэ чи? Өгийн мөг гиснээ явахшгаруулаад. За одоо 2500 өгч. За баярлаа. Хин блэ? Хүслээ шиг шүү манайхаа ийм байх хэрэгтэй. За ингээд манай учрал маань надад ожигдлоо өрх. Би өстө харин ч хурдан болол олох байлаа ш. Сая өстө мангар удаа оллоо. Яа, санжаа залгаж байна. Хой хонгор минь game is over. Хаараа. Ирж панзаа байна. Өөс би бас яг чамруу залгаж ирсэн мөнгөө. Одоо тэгэж авчихч та. За би барьсан. Тэрэггүй л маяг илдэг гэж. Харсан болгоноос асуудаг. За очиж байлаа. Хожигдсан ба шүү дээ. Хэдийг болсон чи? 50,000 болсон. Би 67500 оллоо. Сая бол тэгээд чихнүүргүй шууд. Чихнүүргүй юм хийлээ штэ. Ваа зурглаач дээр яг мэдсэн. Заачууд ичнүүр. За яг нөө яаралтай үед хүнээс мөнгө зээлэх бас тийм ч амархан биш ээ гэдгийг та бүхэн харлаа. Тэгээд магадгүй камерг бол энэс ч хэцүү байх боломжтой шүү дээ. Тийм штэ. Камерг бол тэгэл талдаа. Ер нь мөнгө зээлнэ гэдэг чинь хэцүү штэ. Мөнгө зээлхээс илүү зээлүүлэх гэдэг чинь хэцүү байдаг штэ. Айл айл нь хэцүү. Тийм өөртөө тэгээд Тэгээд яг ийм шаардлагатай үе гардаг. Битээр ягаа энэ бичлэгийг хийсэн бэ? Тэгээд шаардлагатай үед хэрхэн хугацаанд мөнгө олж боломжтой гэдгийг харлаа. Яг бол бас тийм амархан зүйл биш гэдгийг харсан ба. Тэгээд үүн дээр бид бүхэн Candy чиж мэднэ. Candy Pay тэ аппликейшн бол бүгд мэднэ. Та бүхэн 5 секундын дотор хэрэгцээтэй мөнгөө зээлэн авах боломжтой. Энэ нь болохоор 15,000 төгрөгийг Candy Pay аппликейшн ашиглан зээлэх боломжтой. За окей тийм байна. Тэгээд дээр нь нэмээд нэг зүйлийг хэлэхэд Candy-гийн харьцдаг 4 байгууллагаас 1000 төгрөгнөөс дэш гүйлгээ худалдаа авалт хийсэн тохиолдолд багцаа их болох боломжтой болж байгаа юм байна шүү. За окей ингээд учралтай санжаатай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд найзуудаас хойш Candy Pay-с Candy-гаас мөнгө зээлээрэй. Одоо миний нэз юм аа. Яг мөнгөтэй юм шиг. За бай. We will find a magic